За 1 сарын 11 нь Баруун Урт хотод орж иж байна. Сүхбаатарын аймгийн Баруун Уртод. За одоо 5 цаг 30 минут болж байна. За Баруун Урт хотод яг Чойсонгоос чанга баруун зүүн хойдлоос ороод ирд юм байна. За тэгээ яг зүүн хойдлоос ороод ирэнгүүт яг уусаа хотод хойсон зам байна. Тэг яг дөрвөн замынхаа уулзуур дээр яг зүүн хотын яг зүүн хойд хэсэгт ирсэн үг. За энд бол агаарын чанар бол бүх үзүүлэлтүүд нь ногоон байна. За CO2 бас үзүүлэлт нь ногоон байна. За яг энийгээр ингээд энэ хэмжчээрээ хотын төв рүү 1 км 2 км ч юм уу ингээд зогсоод яана. Хэмжлээ хийгээд явчихна. За одоо нэг жоохон яваад энэ Вилли хотел гэдэг юм буудал байна. Тэн дээр Хөслөн маркет гэдэг мини маркет гэдэг юм. Хоёр газар. За энэ дээр агаарын чанар бол шууд муудж шүү. За PM2.5. За энийг ихлэ сайн тайлбарж өгөх хэрэгтэй баг. PM2.5 нь 93 та 91-тэй. За нэг 90 орчимтай байна тийм үү? За би энийг төр зогсооч ингэж. Зогсоол. Ингэж. За 84. За 84 гэдэг маань PM2.5 84 гэдэг чинь эрүүл мэндэд муу гэдэг ангилалт нь орж ийн. За энэ PM2.5 нь ямар учиртай юм бэ гэхээр сайхан тайлбарлаад өгье. Маш нарийн ширхтээ тоосонцор байгаа юм. Тэгэд ямархуу нарийн ширхтээ вэ гэхээр хүний өснөөс 30%-ны нэгтэй хэмжээний. Тэгэхээр хүний нүдэнд бараг харагдахгүй тийм нарийн тоос гэсэн үг. За тэгэхээр энэ бол 84-тэй байна. За PM10 нь бас дараагийн нэг том үзүүлэлт байдаг агаарын чанар дээр. За агаарын чанарын PM10 үзүүлэлт болохоор яг энэ буудал юун дээр болохоор Лили буудал гэдэг энэ байрлал дээр болохоор 160-тай байна. За 160-тай байгаа нь энэ дээр ямар байна вэ гэхээр за энэ бол юун дээр шүү. Хэвэн гэж хүлээн зөвшөөрөгдөв юм байна. Олон улсын үзүүлэлт дээр 200 хүртэл бол хэвэн. За яг тэгээ ийм байдлаар явчихна. За CO2 хэр байна хараадах. CO2 за 402 гэдэг бол нормал. Гэхдээ энийгээ тайлбарлаад өгчээ. 450 хүртэл бол эрүүл мэндэд асуудалгүй. Эрүүл газар байна. Цэвэр агаар байна гэсэн утгатай. 9 цаг 16 минутанд болж. За 3 дахь байрал дээр ирсэн. Баруун хот дээр. За ардаа дэлгүүр гэдэг юм байна. За нутгийнхан бол мэдээж сайн мэдж байгаа байлгүй дээ. За энийг ингээд ячээ. За PM2.5 108-тай байна. За 108-тай байна. Дахиад хэдүүлээ энийг харъя. За 108-тай 50-таас 150 дээр бол эрүүл мэндэд муу гэж үздэг юм байна. За PM10 буюу дараагийн үзүүлэлт нь 192 194 дээр байна. За 194 дээр болохоор за энэ цэвэр гэж байна. За тэгэхээр PM10 дээр бол санаа зовлтгүй юм байна. За бусад үзүүлэлтүүд маань бол доотлын 2 үзүүлэлт нь бол ногоон байна. За CO2 бол бас ногоон байна. За дараагийн зогсоод руу явчих. Дараагийн зогсоод нь Мандала худалдааны төв гэдэг байна. За Мандала худалдааны төв дээр агаарын чанарыг энэ ингээд нөгөө анхааруулахаараа дуурайд байгаа шүү. Эний төр ингээд зогсоочдөг хэмжилтийн. За PM10 208 нэмэгдсэн байна те. За 208 яг ямар учиртай юм бэ? За эндээс харъя. За 200-аас 350 хооронд бол дунд зэрэг байна. Агаарын чанар дунд зэрэг байна гэж үзсэн байна. За бусад үзүүлэлтүүд ногоон хэврээ байна. За CO2 бас 403 буюу ногоон хэврээ байна. За дараагийн зогсоол нь онцгой байдлын газар нэнд байд юм байна. 4 замын уулзуур гэж хэлэх ах. За тэн дээр бас бурхан Будда багшийн бас хөшөө харагдаж байна. За энэ агаарын чанар юм байна шүү. За энэ юуг нь харч 404. За 1 сарын 11 за орой 11 цаг болж байна. За Сүхбаатарын аймгийн Баруун Урт хот те төв хот нь. За тэгээд талбайг нь төв талбайг нь Сүхбаатарын талбай гэж хэлдэг юм байна. Тэгээд Сүхбаатарын жанжны хөшөөтэй юм байна. За энэ агаарын чанар хэмжиж байна. За агаарын чанарын үзүүлэлтээ зогсоогоод ярьчээ. За PM2.5 буюу маш нарийн хэмжээтэй тоосонцор гэж нэрлэж байгаа юм. За энэ хэр нарийн вэ гэхээр хүний өсний 30%-ны нэгтэй тэнцэх хэмжээний тийм нарийнхан ширхэглэг. Тэгэхээр хүний нүдэнд харагдахгүй гэсэн үг. За тэгээд PM2.5 нь 81 гэдэг нь ямар хуу утгатай юм бэ? Ямар учиртай тоо юм бэ гэхээр
олон улсын стандартаараа 81 гэдэг нь за 50-аас одоо 100 байх юу. За уучлаар энэ нэ шүү. PM2 микрограмм метр куб гэж байна. За 55-аас 150 нь бол эрүүл мэндэд муу гэдэг үзүүлэлт байна. За дараагийнх нь болохоор 100 PM10 156 гэж байна те. За энэ ямар үзүүлэлт вэ гэхээр за PM10 буюу энэ харьцангуй жоохон бүдүүн ширхэгтэй PM2.5 бодоход гэхдээ л маш нарийн хэмжээтэй байна те. За энэ болохоор нэг 100-аас 200-ийн хооронд бол хэвэн байдаг юм байна гэж байна. За тэгээ агаарын чанарын үзүүлэлт мэдээж олон төрлийн үзүүлэлт дотроо байгаа. За тэгээ энэ хоёр бол ингэж харагдаж байна. За PM2.5 бол өөрөө. Тэгээ сая би яг юунаас хотын зүүн хойноос ирж байгаа. Тэгэд бол бас яг энэ PM2.5 үзүүлэлт, PM10 үзүүлэлтүүд нь бол бас өөр байна. Тэгэхээр энэ баруун урт хотод яг орон зайн хувьд те одоо магадгүй гэр орол нь хаана байгаа ч юм уу те салхи нь хаанаас вэ гэдгээс хамаарат орон зайн хувьд бол агаарын чанар нь өөр байдаг юм шиг байна. Одоо ертөнцийн зүгээр нэг урагшаага гол замаа бариад яг энэ аппаратаараа хэмжээд явчихна. Тэгээд үр дүнг нэг нэгтгэхэд нэг хин чараад ойлгохоор тийм энгийн хүснэгтэн байдлаар харуулчихнаа. За ногоон отхон гээд автобусны зогсоолтой ч юм уу таксины зогсоолтой газар байна. За энд бол агаарын чанарын үзүүлэлтүүд бүгд ногоорсон байна шүү. Тэгэхээр ийм ойрхон зайд шууд агаарын чанар өөрчлөгдөж штэ. Талбай нь бол яг тийм л байгаа. За үзүүлэлтүүдийг бас ингэж харж бас олддог юм аа. За энэ Сүхбаатар аймгийн эрчим гэсэн байна. За дорны бүсийн эрчим хүчийг яа тийм байна. За энэ багж ингэж бас харуулж болно. За энд үзүүлэлт нь ийм байна агаарын чанар. За 10 супермаркет, мини маркет гэж байна. За 10 мини маркет дээр агаарын чанарыг ийм байна. За баруун урт хотын яг ертөнцийн зүгээр урд хэсэгт нь хүрээд ирчлээ. Хар зам дуусаад Сод Монголын станцид шатны төвөг станц гэдэг юм байна. За энд бол агаарын чанарын бүх үзүүлэлтүүд нь ногоон байна. За тийм ерөнхий ажиглагдсан зүйл мэдээж энд нөгөө нэг газрын зурган дээр нь энэ баруун урт хотын газрын зураг. За энэ дээр би ингээд цэгүүдээ хатгацсан байгаа зогсоолуудаа. Тэгээ нийт бол 10 зогсоол дээр 10 цэг дээр хатгасан. Хатгаж агаарын чанар хэмжсэн. Тэгээ яг ерөнхий ажилтнаар бол энэ Лили хотел, Аралтай, Мандала гэдэг энэ хавь дээр бол ерөнхийдөө PM2.5 хамгийн өндөр байсан. Гэхдээ хотын төвөр яг Сүхбаатарын талбайгаар бас баг зэрэг агаарын чанар бас PM2.5 бас байсан. За мөн урагшийн иргэд ерөнхийдөө агаарын чанар нь гайгүй учраас энийг яг би ингээд юуны өнгөний кодоор нь тодорхой харуулад яачаа пост оруулчих.